За чихрийн шижин буюу сахартай хүмүүсийг эмчнэр яагаад тур гэд байдаг шалтгааныг би хэлээд өгье. Тэгэхээр бидний биед гаднаас хоолтой орж ирсэн нүүрс ус маань нарийн эзэн задраад тэндээсээ бидний цус руу орж ирээд одоо бидний биеийн эсрэг рүү орж энерги их үүсвэр болдог. Энэ глюкоз буюу сахарыг хамгийн ихээр ашигладаг эс ямар эс байдаг вэ гэхээр бидний булчингийн эс байдаг. Өөрөөр хэлбэл бидний булчингийн эс цуснд байгаа глюкозыг өөртөө авч ашигладаг гэсэн. Тэгэхээр бид нар булчингаа маш сайн хөдөлгөөд дасгал хөдөлгөөн их хийнэ гэдэг маань тэр цуснд байгаа өндөр глюкоз буюу сахарыг булчин маань өөртөө аваад ийн гэсэн үг. Үүнийг дагаад бидний цуснд байгаа глюкоз буюу сахар багасдаг учраас дасгал хөдөлгөөн хий гэж хэлээд идэг. Дараагийн нэг шалтгаан нь бид нар таргалаад жин нэмэгдээд ирэхээр зөвхөн бидний бие хэмжээгээрээ томроод идэг юм биш. Бидний биеийн дотор байгаа эсвэд хүртэл хөөж томордог. Өөрөөр хэлбэл бидний бие эсвэд дотор хүртэл өөх яваад орчдөг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар нүүрс услаг хоол хэтэрхий хийдээд ах юм бол бидний цуснд мэдээж нөгөө глюкоз буюу сахар чинь хэтэрхий их болно. Энэ глюкоз буюу сахарыг тэр эс рүү оруулдаг зүйлийг би инсулин даавар гэдэг өмнөх бичлэгэн дээр хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл инсулин даавар тэр эс дээр очоод хонхын дараад тэр эс маань хаалга онгойлгож өгөөд одоо бидний цуснд байгаа глюкоз тэр эс рүү ороод одоо энерги их үүсвэр болох бэлтгэл ажлаа хийж хэлдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар тархлаад бидний эс хүртэл дагаад дотор нь өөх хөрөмтлөгдчихаар одоо тэр инсулин даавар очоод глюкозыг оруулах нөгөө хонхын дарахаар хаалгыг онгойлгох гэхээр тэр эс сонсдоггүй. Яагаад сонсохгүй юм гэхээр тэр дотор чинь дүүрэн өөх болсон учраас тэрийг ерөөсөө сонсохгүй, сонссон ч маш бага сонсдог гэсэн үг байхгүй юу? Ингэж яваад инсулины дөвжрөл үүсдэг. Гэхдээ бид нар жинхэнэ хасаа тураад ирэхээр бидний тэр эс дотор байгаа өөх чинь дагаад багасдаг. Өөрөөр хэлбэл тэр эсээс тэр өөх чинь гадагшилдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эс дотор өөх байхгүй учраас инсулин очоод глюкозыг оруулах гад хонхын дараад хаалгыг онгойлгоод маш амархан онгойж өгөөд тийшээ глюкоз маань хэвийн ороод сахарын солилцоо маань хэвийн явагдана гэсэн үг байна шүү дээ. Ийм болохоор чихрийн шижин буюу сахартай хүмүүсийг эмчнэр тур гэдэг. Ингээд тураад ирэхээр бидний цуснд байгаа сахар хүртэл дагаад багасдаг байхгүй юу?